нэлээд ямарчсан жоохон хугацаанд байхгүй бол хүмүүс нэрж ирдэг байгаа. Тэр хавьд би лайв руу гараад асуултаа уншаад бэлдээд байжээ. За 7 минут чинь. За орой минь сайн байна. Мөлтийн өдрийн минь. За яг одоо Easygo-ийн pages явж байгаа. Энэ хөл лайв нь юуны тухай вэ гэхээр Филиппин сурах нь ямар давуу талтай вэ? Яагаад ер нь англи хэлийг Филиппин сурах хэрэгтэй вэ гэдэг талаар битээ ярилцсан. Тэгэхээр би өнөөдөр яг Баянзуулаас энэ талаар асуултуудыг асууж ирсэн. Баянзуул өөрөө хэлчихлээ. За сайн байна. Баянзуул гэдэг. За ерөнхийдөө бол өмнө Easygo дамжуулаад бас 2 сургууль суралцчихсан байгаа. 2 сургууль суралцчихсан. Одоо яг Easygo-д ажилладаг шүү дээ. Тийм одоо Easygo-д. Easygo-д ямар албан тушаалтай яаж ажиллаж байлээ? За ерөнхийдөө Easygo-д бол одоо борлуулалтын ажиллагаа ажиллаж байна. Борлуулалтын ажиллагаа гэдэг нь яг Филиппиний талаарх мэдээний дээлтэй хамаар хүмүүстэй харилцаа явуулдаг. Хүмүүстэй яг нэг зөв сургуулийн сонгож өгөх одоо ямар хөтөлбөрөөр явуулах гэсэн сургуулийн сонгуульд туслалаа явуулж байгаа. За манай яриа сонсогдож байна уу? Хараарай. Сонсогдож байвал бичээрэй. За би энэ дээр нэг асуултыг руу явуулаад бичлүүлээ. За тэр аль чангаар явах хичээл. Гэхдээ ямарсан дээрээ хэлбэ яриа сонсогдох байх юм бол тэгэхээр хэрэгтэй мэдээлэл өгнө гэж найдаж байгаа. Тэгэхээр хамгийн өмнө лайвээр нэг асууж чадаагүй үн болно гэх яг яаж өгөх асуултын хязгаар байдгүй гэх зэрэг асуултуудыг яг одоо энэ доор асуух юм бол шууд хариулах хэрэгтэй. За хамгийн ихний асуулт нь хүмүүсийн хамгийн их асуудаг. Яагаад ер нь Филиппинд англи хэлийг сурах ёстой юм? Яагаад Монголдоо сурахаар эсвэл сургалтын төвд сурахаас Филиппинд сурах нь илүү даваа талтай юм? Энэ асуулт нь хэлээд байна. За тэгэхээр ерөнхийдөө бол бусад орнуудад яг л нөгөө дэлхийн глобал стандартын дагуу ордог. За энэ нь юу вэ гэхээр өдөрт 4 цаг, 5 цаг. За тэгээд яг нөгөө хүний бүрэлдэхүүн нь 8-аас 10 одоо оюутан байх жишээтэй ангийнх нь. За харин Филиппинд болохоор эсрэгээр хамгийн багадаа өдөрт 6-аас за хамгийн ихдээ 11 цагийн хичээл сургууль үзэх боломжтой байдаг. За тэгээд энэ нь зөвхөн Филиппиний ганцаарчсан сургуульд ордог. За жишээ нь та магадгүй 6 цагийн хичээл сонголоо гэж бодоход 6 цагийн 3 цаг ганцаарчсан байдлаар ороод за тэгээд жижиг групп хичээл ороод за том групп хичээл орох жишээ нь 6 цагийн задаргааны өдөр ийм байдлаар ордог байгаа. Тэгэхээр зөвхөн Филиппин нүуний ганцаарчсан хичээл үзэх боломжтой учраас одоо яг өөртөө одоо тулгамдж байгаа одоо ярих чадвар ч юм уу тэгээд дүгнэх чадвар ч юм уу тэрийг ганцаарчсан багш нараас авах боломжтой байдаг. Филиппин руу сурахад ганцаарчсан хичээл нь хамгийн чухал давуу талтай гэж байгаа шүү дээ. За ганцаарчсан хичээлд мэдээж багш чухал. За багш нарын хувьд ямар давуу талтай вэ? Филиппинчууд ер нь англиар ярихдаа хэр хүмүүс вэ? За тэгэхээр багш нарын хувьд болохоор Филиппин гэхэлэр хүмүүс заримдаа одоо юу гэх юм бэ Таиланд гэдэг ч юм уу гэж арай ч өөр дуудлагатай гэж ойлгоод байдаг байхгүй юу? Ер нь надад агч гэсэн тийм төсөөлөл байсан. Яг очоод ингээс суралцаад үзлээ багш нар бол бүгд тесол зэрэг буюу олон улсад заах хэрэгтэй агцсан багш нар байдаг. За тэр ч утгаараа яг Азийн бусад орнуудаас илүүтэйгээр юм Европ тал руугаа хэцүү дуудлагатай хүмүүс байдаг. Заавал ч багш нар гэлтгүүгээр яг нөгөө арт иргэн ч гэсэндээ ерөөдөө 100 сая гаруй хамтаа орно. Тэдний 90 сая нийтдээ цэвэр англиар ярьдаг. Тэгэхээр багш нар ч гэлтгүүгээр одоо годомжин явж байгаа ч гэсэндээ цэвэр яг англиар харилцаад явж байгаа. За тэр дунд акцент нь илүү Европ тал руугаа байдаг надад хэлээ. За асуулт орж ирсэн байна. Асуулт харахаар одоо баярлалаа тийм. Аль аль нөгөө лайваараа дараа нь ингээд уламжлалаад цуврал алгаад энэ лайвуудыг хиймээр байгаа байхгүй юу? Тэгэхээр хүмүүс аль аль лайваар яг ингээд уулзаж ярилцаж амжихгүй байгаа бол эсвэл өдөөрөйдөх байдаг ч юм уу хоол агаал яг лайваар асуух бүх зүйлээ асуугаасаа гэж хүсэж байна. Хэрэгтэй мэдээлэлд өгмөр байгаа болохоор аль аль комментаар ингээд асуугаад байгаарай. За эхний асуулт сайн байна уу? Явахаасаа өмнө төвшин тогтоочлох өгдөг үү? За тэгэхээр яг манай байгууллага дээр Easygo дээр бол та нар ирээд төвшин тогтоох шалгалтаа өмнө төлбөргүйгээр өгөөд тодорхойлуулаад тэрнийхээ дагуу ярилцаад зөвлөгөө аваад явж болно. Хэрвээ шууд сургууль руу гарч бол оюутан бүрээс төвшин тогтоох шалгалт авдаг байгаа. Сургууль болох юм хэлээ энэ сургууль болно. Тэгэхээр яг төвшин тогтоох шалгалт аваад тухайн хариунаас нь үндэслээд тэр хүн дээр багш нар хуваарлагдаад за яг ямар хичээл нь арай төлөв авах вэ гэстэй. Тэгээ бас нөгөө жижиг групп хичээл дээр нь яг адилхан төвшний гадаад 2 3 оюутантай ингээд байрлалтай явдаг. За
За тэгээд төгсөлт нь магадгүй та 2-7 хоног ч юм уу 4-7 хоног ч юм уу хуваараа сонгоо явуулаа гэхээр төгсөлт нь дахиад төвшин тогтоох шалгалтыг аваад эрэгтэй ямар байсан төгсөлтөө ямар болж байгаа дүнгийн харьцуулаад сертификат өгөх. Энэ аюул чухал. Яагаад тэгэхээр хүмүүс өөрсдөө нөгөө хасаа өмнө нэлийн програмууд сонгох хэрэгтэй байна. Эсвэл миний англи хэлний төвшин яг очиод ингээд би хүмүүс ингэдэг штэ би алхад хэдгээр төвшөнд л үзчихмээр нэгэндээ очиод тэгээ гологцчихвол яана гэдэг. Яг очингууд бүх орны оюутнуудыг хамгийн ихний өдөр сургуулийн хамгийн ихний өдөр эхэллээ. Шууд төвшин тогтоох шалгалт авдаг. Тэр нь тэгээд бүх талаар нь авдаг. Яриа, сонсгол, уншлага, аль талаар нь ямар байдлаар нь хөгжүүлэх зүгээр бүх талаар аваад тэгээ хариу гаргууд маргаашнаас нь эхлээд хичээлийн байраа зогтдог байхгүй юу? Тэгэхээр ер нь бол бүх юмнууд илүү ойлгомжтой явдаг гэсэн. Гэхдээ миний хувьд бол зөвлөхөд хувь хүний талаасаа наан нь эхлээд англи хэлээ жоохон сэргийжүүл зүгээр санагдсан. Яхаас өмнө тэгэхгүй бол яг 10 жил би 10 жилээ төгснөөс 10 жил болоход нэг ч удаа англи хэлээ сэргээгүй байхгүй юу? Их сургуультай ч гэсэн ингээд өмнө нь хайлт ингээд сонссон. Тэгээд очингууд тэгээд хичээл үзээд эхлэнгүүт шууд англи хэл сэргээд өмнө марцнаас юмнууд санаад хэлж байгаа байхгүй юу? Тэнгүүд хамгийн анхны төвшин тогтоох шалгалт маань арай муу гарсан. Тэгмээ тэр яг миний төвшин биш байгаа байхгүй. Хэрвээ арай жоохон сануулсан байсан бол яг өөрийнхөө төвшин тогтоох шалгалт авах байсан юм билээ. Тэгмээ болгоо жоохон сануулчих зүгээр санагдсан. Хэрвээ тэгэж сануулах боломж нь хэрвээ байхгүй ч юм уу яг ямар төвшинтэй байгаа мэдгүй байгаа бол EasyGov дээр ирээд үн төлбөргүйгээр төвшин тогтоох шалгалт авах боломжтой байдаг. Тийм. Хэрвээ яг нэг тийм үнэс сануулах боломж одоо яг гарахгүй сургуулийн цуг завгүй ч юм уу тийм байх юм бол бас манай дээр онлайн сургалт байдаг байгаа. Онлайн сургалтын даваа тал нь та явахаасаа өмнө бас яг адилхан нөгөө Филиппин багш нартайгаа онлайнаар хүссэн цагтаа 24 цаг юм байлээ шүү дээ. 24 цаг суралцж болно. Тэгэхээр нэг хичээл нь ерөнхийдөө 25 минут ордог болохоор хинч бол өдөртний 25 минут болчихж шүү дээ. Тэгэхээр явахаасаа өмнө сурж агаад очсныхаа дараа бас нэмэлтээр онлайн сургалтын цагаа аваад ирснийхаа дараа ч гэсэн суралцах тийм боломжтой байдаг байгаа. Тэгэхээр ер нь нөгөө угаасаа манай монголчууд орчнод бүртгэгдэх боломж байж байгаа гинт ингээл англи хэлтэй орчинд очихлоор яг ингээд ойлгоомжтой чихэн нэгдэл тийм үү ам нүг ингээл ярьж ойлголцож байгаа хэцүү болохоор хугацаа авах учраас явахаас өмнө бас баг зэрэг жоохон сэргийж өгөх юм. Бас тодорхой хэмжээний төлбөр зарж байгаа явж байгаа юм чинь тийм. Тэгээд дээрэс нь яг тэр нөгөө нэг онлайн сургалтаар хэрэг наан нь ингээд за ямар хөө багш нарыг ийм багш нарны юм яаж ярьдیں۔ гэж үзгээд яг тэр сургуулийн онлайн сургалтыг авч болох уу? Болно. Онлайн сургалт бол эхлээд 6 сар хамгийн бага 6 сар байдаг байгаа. Тэгэхээр 6 сараар авахаасаа өмнө туршилтын 2 жилийн өмнө авах боломжтой. Тэгэхээр яг л бас өссөн хугацаанд өссөн өдөртөө ташгүй юм уу өөр ч юм уу хамаагүй авч болно. Тэгэхээр туршилтын 2 жилийг аваад энэ үнээр надад тодорхой байна хамаагүй. Хэрвээ тодорхой байх юм бол үргэлжлүүлээд явж боломжтой. За хичээлүүдээ бас нэг давхар одоо би ямар хичээл үзэх үү? Ерөнхий англи хэл үзэх үү? Эсвэл IELTS-ний speaking үзэх үү гэдгээс сонгоод бас судалж болно. За дараагийн асуулт. Монголд хэл сурахад хүмүүсийн нийтлэг айдаг зүйл нь speaking байдаг шүү дээ. Тэнд очиод хэр сайжрах боломжтой вэ? Шууд бас хичээлэн суухад ойлгохгүй ч юм уу тийм зүйл байдаг уу? За би энэн дээр арай жоохон цэгцлээд баянзуулаас асууя. Ер нь бол би ч бас яг явахаас өмнө яг яриан дээрээ л миний хамгийн гол анхаарах зүйл юм байна гэж бодож байсан. Тэгэхээр ер нь эндээ сурах гэхээр яриа нэг сайжирч чаддаггүй, дээрээс нь орчин байхгүй болгонгод Монголд байгаа хүмүүсийг ер нь л англиар ярих аюул хэцүү байдаг шүү дээ. Өөрөө ингээд англи кино үзээд хөгжим сонсоод тантаа л байдаг. Тэгээд за яг нэг найзуудаас асуугаад хэдүүл яг хоорондоо англиар ярьж ийгээд тэнгүүд ингээд магадгүй кофе шопод орж ирээд хоорондоо ярьж байвал хүмүүс тэнийг юу гэж бодож ирэх санаагаар байдаг наа. Тийм болохоор тэр тал дээр яг иймэрхүү бэрхшээлтэй байгаа яг л яриагаа илүү сайжруулах гэсэн хүмүүс очих юм бол ярианы төвшин хэр сайжрах боломжтой байдаг вэ? Орчны үед яриа яг үнэхээр чухал нөлөөлдөг үү гэж асууж байна. За тэгэхээр энэ дээр бол яг бацтай хэлж чадах юм. Та Филиппинд очиод за ер нь Филиппич гэдэг угаасаа яг орчнод бүрдсэн газар очихлээр хамгийн түрүүнд бол ярианы ур чадвар сайжрах. Ягаад тэгэхээр хэрэгцээ шүү дээ. За магадгүй яг Монгол оюутнууд мэдээж байгаа л да. Тэгэхээр Монгол оюутнуудаа бас мэдээж нөгөө бүгд хичээлээ англи хэл сурах гэж хэлсэн юм чинь монголоор ярихгүй хичээл шүү дээ. Тэгэхээр гадаад оюутнуудаа за дэлхийн Япон, Солонгос гэдэг тэднэртэй та англиар л ярьж болсон. Тэгэхээр хамгийн эхлээд бол ярианы чадвар хамгийн түрүүнд маш сайжирдаг байгаа. Хэрэглээнээс ашиглах гал. Өөрөө хэл бас нээлттэй байна. Өөрөө хэл багш нартайгаа ярьж байна. Өмнөх лайвдээ батмаг хэлсэн дээр би англиар ингээд өгөөд илүүлж чадахгүй байх гэж бодож Филиппин багш нарын нэг онцлог нь чадахгүй байсан ч гэсэн
нөгөө хүнийгаа яг ойлгомжтой байх талаас нь ингээд асуугаад идэг. Тэгээд яриад авах нь өөрөө ихгүй ойлгоцоод ингээд урам ороод ирээд байдаг юм л да. Багш нарын яг бас онцлог шүү дээ тийм. Энэ дээр бас нэг юм хэлэх нөгөө хүн одоо магадгүй хоёул нэг үг ойлгохгүй байлаа гэхэд тэрийг бид нар нөгөө ингээд дикшнэри хэрэглэл монголоор ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр багш нар болохоор аль болох хэлээрээ хөрвүүлж гэж орчуулах хэлгүүгээр хэрэггүй би чамд ингээд англи үг чинь англиар орчуулах гэдэг багхгүй мэддэг англи үг шүү дээ. Тэгэхээр амархан үг юм тийм амархан үг. Тэгэхээр бараг нэгсэн баг 2 доллар bagад англиас англи орчуулахаас орчдог учраас хамаагүй орчуулсан шүү дээ. Тийм дээр яг ажиж үзсэн байхгүй Вьетнам найзтай болоо. Гэсэн чинь манай Вьетнам найзад надад ингээд англи хэлж мэдгүй байхад дээрээс нь миний үг гэдэг англиар тайлбарлаад би сумбааргүй гэдэг бараг ойлгох гэж тэр жоох үгдээсээ аргалаатай байдаас аахгүй. Тэгсэн чинь гээ чи ингээд мэддэг үг чинь болохоор чи яг Вьетнам талаа бити ашиглаа. Яг л англиас англи мэддэг үгээрээ илүү багшаагаа эсвэл илүү ойлгомжтой тайлбарлаад үг гэд хэлээ гэд. Тэгээд нөгөө чинь хэл хаана хаалсан юм галсан. Тэгээд сүүл рүүгээ нөгөө англи дэкшнэри англиас англи руу тийм дэкшнэри ашигладаг болсон. Ерөөсөө Вьетнам дэкшнэри ашигладаг болсон. Одоо чи чадаад байгаа юм уу? Одоо ойлголоод байгаа. Тэгэхээр 7 хоногийн хугацаанд хүртэл өөрчлөлт гарч болт юм байлээ. За дараагийн асуулт. Төлбөрний эдээс хэдийн орон байх вэ? Төвшин хамаардаг уу? За төлбөрийн хувьд бол ерөнхийдөө та хэдэн цагийн сургалт сонгох уу? За яг ямар орчин байр сургуулийг сонгох уу? За хэдэн орчим өрөө байх уу гэх ерөнхийдөө яг нэг сонголтуудаас нь шалтгаалаад маш олон юм байна. Тэгэхээр яг хамгийн багадаа та зөвхөн бүхий үзэж байгаа хүмүүстэй бараг цаг өгöd бол за сард та хамгийн бага цагаар ч юм уу те суралцаад яг бүх зардал нийлээд бол 6 сая төгрөг багтах боломжтой. За энэ хүний дунд маань та хэдэн цагийн хичээл сонгох уу гэдэг магадгүй цагаар дэвшлээд ороо багасах гэж юм уу тийм тохиолдолд бол хүний дунд дэвшлэх юм аа гэсэн. Тэгээд ерөнхий яг барагцаа байдаг штэ. Би бол дэвшлэх байх байгаад хэлж байгаа. Ерөнхий барагцаа болохоор 1500-1570 хооронд сарын байдаг юм да. Сургуулиасаа бас нэг цагаасаа хамаарат хэлбэлцдэг юм да гэж бодлоо. Тэгээд тэрэн дээр мэдээж унааны зардал байхгүй. Дотор нь орж байгаа зүйлүүд нь болохоор сургалт орж байгаа, байр орж байгаа, хоол орж байгаа. Тэгээд унааны зардал болон өөрөө шопинг хийх ч юм уу тэр зүйлээ нэмэлт зардал гаргаж болно. Гэхдээ хэрвээ нэг юм онцлог байлаа. Яг ягаад Филиппинд сурах хэрэгтэй вэ гэдэг бодлын нэг онцлог нь болохоор ерөөсөө юу яадаг вэ? Вакуум орчин гэж аялал зугаалах гэж тийшээ явах биш. Вакуум орчин гэдгээр явбал зүгээр тагцсан. Яг л нэг орчин гадны хүмүүстэй тэгээд яг Филиппинд гэж нартай хийж байгаа болохоор илүү хурдан хугацаанд сурт юм байлаа. Ер нь яг сурыг хийж ирсэн оюутнууд гадаад оюутнууд ер нь хэлж байгаа үгс сонсоод хасаалтын сайд ч гэсэн гарахгүй юм байлаа. Тэгж байгаа эндээ аялцсан оноогоо өгөөл тэгээд цаашаа гадаашаа сургуультаа шүүхэрхүү гэдэг эндээсээ явна гэсэн хэлбэр юм байлаа. Тэгэхээр нөгөө манай дээр ирж уулзсан хүмүүсийн бас нөгөө зорилго нь өөр байна. За бас аялангаа амралтын үеэр бас нэгэн тэр ороод очсон чинь аялангаас суралцах, амрангаас суралцах хэрэгтэй байна гэх. Зарим хүмүүс нь болохоор зөвхөн яг хамстал байрлаад амралтын очсон хамаагүй бисэл хастаад байгаа өөрөө хичээгээд орчинд байгаа учраас ашигламаар байна гэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд манай дээр ерөнхийдөө 10 гаруй сургууль байсан. За 10 гаруй сургууль нь ингээд 3 байршил болцсон байгаа юм. Тэгэхээр байршлаа бас зөв ярилцаж сонгоод яг зөвхөн камерстаа төвлөрөхөөр юмс бол аялал бололтой ойр хүмүүс ч байна. Тэрийг бас ярилцаад сонгох боломжтой. Тэр албаныг л яг хийж өгөхөөр тайлбарлаад зэгөө дээр баярлаж байдаг. Яг бүх сонголтуудыг яг тохирсон сонголтуудыг нэр хүмүүст сонгож өгч зөвлөж өгөх гэсэн. Дараагийн асуулт. Хэлбэр хийлээ гэсэн асуулт. Хэлбэр бол яг нэг асууж байгаа хүн болгонд би яг тийм боломжтой байхгүй учраас сая багцаагаад хэлсэн. Тэгэхээр манай EasyGo chapter модуль бичээ. Яг тодорхой үгийн саналыг та имэйлээр ярих бүрэн боломжтой шүү. Бүрэн боломжтой. Бас дээрээс нь уулзаад уулзаад авах нь илүү тодорхойлдог тийм. Бас нэг асуулт байдаг. Гэр бүлээрээ явах боломжтой тийм. За гэр бүлээр явах бүрэн боломжтой. Хүүхэдтэй бол хүүхэдтэй бол 5 наснаас доош хүүхэдтэй явах юм бол няни авдаг. Сургууль гэр бүлийн сургууль очно гэсэн. Тэгэхээр гэр бүлийн сургууль очоод 5 наснаас доош хүүхэдтэй асууж буюу няни дөгөөд асуудал бол 4 настай хүүхэд байдаг байх юм бол сургууль онцлог
тэрийг бас яг ингэж ирээл ярилцчих сонголт өгч байгаа байхгүй. Ерөнхийдөө бол бүрэн боломжтой 5 наснаас доош байна уу 5 наснаас дээш байна. 5 наснаас дээш байх юм бол хүүхдүүд сургууль аваад явчихдаг яг л хэрвээ доош авах юм бол асарч юм уу цэцэрлэг юм уу. Тэгэхээр сургуулийн сургалтаас өөрчлөгдөж таардаг уу? Тийм ерөнхийдөө яг нөгөө ингээл ирж уулзж байгаа хүн болон кейс шиг галаад хуваар явахаар бол жишээ те одоо яг айлс зорж олон сургууль тавьчихсан зүгээр ерөнхий англи бол олон сургууль тавьчихсан гэр бүлээрээ яваад магадгүй монаас нэг кейсэд байхгүй гэр бүлээрээ явж байгаа ихэнх нөхрөн сургууль тавьдаг ихнэр хүүхдийн сургууль тавьнаа энэ тохиолдолд яах вэ гэж бас хүмүүс ярьдаг. Тэгэхээр тэр тохиолдолд ихнэр хүүхдийн сургуультаа аваад гэр бүлээрээ сургуулийн яг гадуур байрладаг одоо апартмент, хотел гэдэрт байрлах боломжтой. Тэр нь бас нөгөө сургуулийн сонголтуудтай үнийн дүр багцдаг. Тийм. Окей. Одоо тэгвэл яг Филиппин гэдэг орны талаар Филиппин өөрөө яг хүртэг хэр орн бэ? Ер нь аюултай юу? Гадуур явахад хүмүүс юу шиг дэмжсэн тохиолж байдаг. Эсвэл ядуу орн ойлгож чадахгүйгээс алдагдсан юм. Ийм асуултад аягүй асуудаг. За энийг яг нөгөө өмнөх слайд дээр бүх хас хэлчихсэн шүү дээ. Яг л Монгол ямар орн бэ? Яг уу манай Монгол нэг арт иргэдэн жоохон бас тайван л гэдэг тийм амар нөгөө нэг болгоом болж болдог. Филиппин яг уу эсрэгээр нөгөө дөрөв үйлрэл дулаахан орн. Тэгэхээр нөгөө арт иргэдэн нэлийн тайван задгаа хүмүүс гэдэг. Айх аюул гих зүйл бол хэзээ байхгүй. Энэ дээр яг нэг тодорхойлт хэлэхэд 10 гаруй жилийн өмнө ерөнхийдөө аюултай орн байсан. Одоогоор болохоор нэг ерөнхийлөгч ус солигдсон учраас одоо нэг ганцаараа нэг зүгөө аргалуу явах ч юм уу тийм хэл сургуу явах ч юм уу тэрүүртэй тохиолдол гарахгүй бол сургуулийн ойр орчим болон жуулчтай явж байгаа хүсчлэр бол ямар нэг айхаа аюул болж байгаа. Харин би гайхаад байхгүй хүмүүс намайг амар сэрэмжлүүлээ болгоочтой гараа ер нь амар аюултай гэсэн чи би очиод юу болгоочтой бүх юм хийж үзсэн шүү дээ. Ганцаараа арал руу хийсэн байги. Тийм ер нь бол аавч өөртөө загнуулаад байна. Би бас ерөнхийдөө тийжээс ахгүй явахаасаа өмнө ингээд угаасаа нөгөө би эцгийнхээс ингээд хүүхд явуулж байхад санаа зовоолсон. Тэгээд нөгөө орчинд хүн очоод нэг л зориод очсон учраас одоо бүх зүйлийн мэдрэл өөрөө явж байгаа учраас найх хавьд байх тохиолдолд ингээд хүн мэдэрч байгаа шүү дээ. Тэгээд одоо би ганцаараа чамаар 4-5 цагийн газар автобусаар хүмүүнийг даалал ферри дээр зүгөө явчихж байгаа байхгүй. Тэр тохиолдолд бол ингээд мэдээж жуулчин байна гэж намайг мэдж байгаа тэнгууд ингээд айхаа юу юм гарахаар бол гарахаар гэсэн түүнээс болов одоо ингээд төрж мөрс явж байгаа хүнээс байршлаг дээр асуугаад ингээд эднээс нь ингээд нөгөө тусалчихсан гэдэг нөгөө харилцсан гэрэлтэй л ингээд мөнгө авчихсан гэдэг чинь аягүй сони. Эднээс тусалчихсан гэдэг харцтай. Тэгээд тэр хооронд яг нөгөө нэг ганцаараа явж байгаа болохоор тодорхой хэмжээний ажил байгаа л да энэ хүн аваа яаж болох мэдээж өөрийн болгоомжоо байлгана. Тийм байлгана тийм. Гэхдээ яг бүр ингээд амар татаж хангаагаал хөөш охоо мөгөл ингэхгүй аль болох ингээд тусалж гал за яг та энэ байрнаа байж байгаараа би мэдгүй байх юм бол би тэр хүнээс асууж чадах үрээ. Тэгээд би ингээд бараг л хүргээд өгч л гэдэг юм бол хүмүүс нь. Тэгэхээр нэг тийм айх аюул зүйл бол байхгүй магадгүй нөгөө нэг бага насны насан туршид өсвөр насны охин охиноо явуулах гэж байгаа бүл гэж болно шүү дээ. Тийм хүмүүс болохоор дан нөгөө эмэгтэйчүүдийн кампус гэж байдаг. Сургуулийн сонголт ингээд ерөөдөө кейс-кейснээр янз бүр байгаа байхгүй. Тэгэхээр яг эмэгтэйчүүдийн кампус руу ямар ч нэг гарч орох боломжгүйгээр охиноо бас явуулах боломжтой сургууль гэж байна. Тийм юм байлээ. За одоо дараагийн асуулт. Сайн сурмаар байна. Анхан шатнаас нь сурах боломжтой юу? Жохон чанга яриач гэж байна. За бас дээрэс нь чихвчээ хэрвээ уцаараа сонсож байгаа бол уцсныхаа дуу бас нэлийн чаглаарай. Өмнөх лайв дээр суул сонсогдоод байна гэсэн чинь ихэнх хүмүүс нь болохоор зүгээр сонсогдчихсэн гэсэн. Дараанаас үзэхэд зүгээр байсан. Тэгэхээр зарим хүмүүс маань уцсныхаа дуу чимэлдэг юм байлээ. Хэрвээ бүр яг чанга ярих шаардлагатай байх юм бол бидээрээс ингээд хэрэгтэй мэдээлэл өгмөр байгаа магадгүй чихвчээ зүгээр чихвчнийхаа микрофоноор ярьж болно. Тэгвэл бас бичээрэй. За тэгэхээр асуултаа марцчихлаа. Сайн сурмаар байна. Анхан шатнаас нь сурах боломжтой юу? За. Ерөнхийдөө бол төвшин яг та ийм төвшөнтэй байж явна гэсэн зүйл бол байхгүй. Та анхан шат байсан үсгээ мэдхгүйсэн ч явах боломжтой. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний та мөнгө зарлагдаад цаг хугацаа гаргаад явж байгаа учраас буцаж ирээд үр дүнжинтэй маш чухал. Тэрний тул яг анхан шат ч юм уу үсгээ мэдхгүй тохиолдолд явхлаар яг түрүүнээс эхний очичоод ингээд ойлголцох төвшин одоо цаг хугацаа маш их гарна.
Тэгэхээр явахаас өмнө та суур төвшнөө одоо байгаа төвшнөө тодорхой хэмжээгээр тэгэж сэргээгээд сайжруулсны үндсээр явах юм бол очоод ингээд ойлголцоод сурахад ч гэсэндээ гоё юм урамшаад байна шүү дээ. Багшаагаа ойлгоод байх хэрэг чинь илүү гоё суунаар ингээд ихгүй ойлгохгүй ингээд дааны англиар яриад байхлаар шадрах магадлал жоохон өндөр шүү. Тэгэхээр явахаас өмнө ерөнхийдөө байгаа төвшнөө тодорхой хэмжээний бол яг бол авчтай. Ер нь аль ч орны хүмүүс очсон тэр сургууль нь ингээд бүгдээрээ яг харилцдаг улсаас ирдэг оюутнуудтай яг юм агентлаг байдаг. За Монголын хувьд яг EasyGo гэдэг агентлаг нь юуны тулд яг EasyGo тэр тухайн сургуулиуд руу зурчлах үүрэг гүйцэтгэж байна гэхээр би алдаа гэж ойлгосон. Яг л тэр хүн Монголда байхдаа бүх мэдээллийг тэр сургууль яг ямар сургууль вэ? Юу нь яадаг, очиод ямар төлбөр авдаг, ер нь яг тэр сургуулийн чанар нь төвшин тэр хүүхдийн хувьд хідээс хэд хүртэл дээшлэх боломжтой вэ гэдэг бүх амлалтыг нь энд байгаа төлөөлөгч нар гэсэн үгтэй яг төлөөлөгч нар бүгдээрээ ингээд бүгдийг нь ойлгуулад мэдүүлэх зорилготой ямар ч тийм үл ойлгохдох ч юм уу очиод нэг надад тэгж хэлсэн чинь энд чинь тийм биш шүү дээ гэсэн ойлголт тэрээс гардах юм байна. Хамгийн сайн аль ч орны хүмүүс тэгээд сургуулиудыг очингууд Монгол менежер гэж байдаг. Тэгээд Монгол менежер нь яг л ингээд Монгол хүн яг тэр сургуулийн чинь нэг ажилтан болсон. Тэгээд энэ сургуулиар яг ингэдэг тэгдэг. Дүрм журм юм байдаг. Илүү асуух зүйл байх юм бол надаас асуугаарай гэд байнга ингэж байж байгаа болохоор банаа сургуулийн албаны ажилтан шиг байж байгаа болохоор илүү илгэвсэг татсан санагддаг юм байлээ. Уус улсын хүмүүс юм байж байгаа. Энэ систем аюул таалагдсан. Ер нь энэ асуултыг ярьсан юм чинь дэлгэрүүлээд ярил. Ер нь яг Филиппиний сургуулийн төвүүд яг яагаад үүсч эхэлсэн? Ер нь олон сургуулийн тийм сургуулиуд байдаг уу? Яг ийм сургуулийн төвүүд хэдэн жилийн өмнөөс үүсээд одоо энэ нь яг хэдэн сургууль хэлтлээ хөгжиж байгаа юм хөө зүйлүүдийг мэдэхгүй байгаа. Очоод зүгээр л нэг юм Монгол сургуулийн төвд сурж байгаа юм шиг суун гэж ойлгоод байгаагүй. Тэр талаар байна шүү. За тэгэхээр бас яг нэг Филиппинийг сонгох нэг шалтгаан бас ингээд гарч ирж байгаа. За бид нэр яг угаасаа манай дээр ирээд мэдээлэл авч байгаа хүмүүс яг Филиппинийг ихлээр тодорхой танилцуулаад явж байгаа орныг танилцуулах гэхээр дараа нь сургууль болон бусад танилцуулах байдаг. Филиппин бол ерөнхийдөө яг ийм ажлын курсууд үүссэн бэ гэхээр хамгийн анх бол солонгосчууд одоо эх орныхоо хүмүүс яаж одоо амархан хямд зардлаар ингээд англи хэлийг сурах уу гэж хасан орчин тийм вакуум орчин хямд зардлаар хамгийн гол нь тэгээд Филиппинийг олсон байгаа. Тэгээд Филиппин яг ийм арал болгон дээр юм жижиг одоо ресортууд байсан зүйлийг сургууль болгож ашиглаад за ингээд хямд зардлаар хамгийн анх бол солонгосчууд ард иргэдээс сурах гэж ингэж үүсгэсэн. За одоогоор бол ерөнхийдөө тэрнийг өөрчилж за Япон эзэнтэй сургуулийн, за Орос эзэнтэй сургуулийн, за тэгээд ингээд ирэх хүрээлэл нь Азийн маш их олон ирж хямдаар суралцдаг болсон байна. Тэгэхээр бас нөгөө Филиппиний одоо сургууль гэхлээр нөгөө Филиппинээс нэг хүмүүс ойлгоод байдаг байхгүй юу? Тийм. Тэгэж ойлгоод байдаг. Тэр бол үгүй Солонгос, Япон, за Орос эзэнтэй байдаг учраас тус яг нөгөө нэг орны менежмент болон маркетингаар явдаг. Тэгэхээр одоо доторх нөгөө үйл ажиллагаа хуваар одоо 7 хоног дөрөв 2 удаа цэвэрлэгээ орж ирэх гэдэг юм уу тий. Бусад бүх зүйлүүд өнгөө байх ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар үйл ажиллагаа явуулдаг учраас Филиппиний тийм жоохон буурай одоо менежментэр ч юм уу тиймэрхүү байдлаар явахгүй. Айгуу санаа хараа. Энэ юм лээ. Яг баянцуулын хэлснээр тэр сургуулиудынхаа ингээд орчныг нь бодгоод Филиппин гэдэг улс дотор байгаа л болохоос ш сургалтын систем бүх юм нь зүгээр яг юм тогтцсон юм систем яваад байгаа юм. Тэр яг сургалтын систем нь нэг юм кампус байна. Тэр нь хашаатай зөвхөн ID картаа үзүүлж зөвхөн тэр сургууль суралцдаг бол тийшээ орно. Үүдэнд нь хамгаалагч тусч байдаг. Тэгээ оронгоо тэр сургуультай ямар ч тэр сургуулиас гарах боломжгүйгээр гарахгүй байж болохоор тийм бүх юм нь байж байдаг. Бассейн фитнес нь байж байдаг. Хэрвээ хөдөлгөөнч өгдөг бүх юм. За тэгээ хоол буфет хэлбэрээр байдаг. За буфет хэлбэрээр байдаг хоолны онцлог нь болохоор бүх орны хүмүүс за тийм хөгшин залуу сахар өвчтэй, сахар өвчгүй тэгээ дээрэс нь Азийн, Солонгос, Япон идэж чаддгүй хоолтой гэдэг янз бүрийн хүмүүс байдаг болохоор бүх хүмүүс зориулсан хоол өдөрт 3 удаа гардаг. Өглөөний цай, өдрийн цай, орой алга. Өглөөний цай гэхэд маш их хөдөлгөөн гардаг. Юу ч идэж болно. Монгол хоол хүртэл зарим сургууль гардаг. Бууц хоошоо гардаг. Тэр хоолыг санджиж магадгүй. Тэгээд тэнд ажилладаг хүмүүс нь яг Филиппин хоол гэдэг биш, орон орны хоол
айгүй сонирхолтой би ерөөсөө махсаар биш очоод үхрээ мах эцээрээ гал таарсан. Айгүй санаа. Ийм онцлогтой. Тэгээд заах сургуулиудын арга барилын хувьд бол яг багш нараасаа олон сурагчтай сургууль гээд хэлцгөө. Багш нараасаа сурагчтаасаа баг олон багштай. Сурагчтаасаа олон багштай. Тэгэхээр яг тэр хүнийг дааж авах гээд авсан тэр багш нар дээрээ хоорондоо ингээд зэрэглэлтэй би яг энэс энэ төвшний хүнд яг ойлгуулж хангалттай ойлгуулж байгаа юм гэсэн энэ зэрэглэлтэй байхгүй. Тэгэхээр тэр нь бол давуу талаас юм шиг санагдсан. За энэ заалт яг одоо хөгжим явж эхэлж байна. Хэрвээ хөгжим битүүрийн ярианаас цаад болж сонсож ивэл хэлээрээ заалын хөгжмөө багсгаад өгөөч гэж хэлж болох гэдэг. За манайхан тэгээд яг одоо яг өөрийнхөө кейс ч юм уу магадгүй тийм зүйлийн асуултыг яг одоо энд асуугаа яваарай гэх юм бол гэс яг бас нэг гормын санал хэрвээ яг дэлгэрэнгүй мэдээлэл ингээд ойр орхон авч ямаарай нэг лайв ингээд яг асуугаад ойлгомжтой байдаг гэх юм бол 7 хоног болгон тогтмол яг ягаад Филиппин сурах нь давуу талтай вэ? Эсвэл Сингапур сурах нь яг ямар давуу талтай вэ? Эсвэл яг easy going одоо ингээд надад хэмжлэгээр бол зурчлагын сургууль бол магистрийн хэлбэр ч юм уу бүхлүүдийг ингэж 7 хоног тогтмол явуулж авах боломжтой баяртай. Тэгэл саналаа бичээрэй. Яг ямар зүйлүүд хэрэгтэй вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй вэ? Эсвэл яг хүүхдийн сургалтын талаар тайлбарлах хэрэгтэй юу? Тийм. Яг нэг ирж уулзах боломжгүй хүмүүсээс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстээ зориулаад яг юм лайв болон мэдээлэл хүргэж байгаа учраас яг одоо боломжтой шиг байх асуултаа асуугаад за санал хүсэлтэй бичээрэй. За одоо тэгвэл би бэлцээ асуултаас дахиад асууя. Филиппин сурахаар төлөвлөж байгаа заавал анхаарах хэрэгтэй зүйл гэж байна. За ерөнхийдөө бол анхаарах зүйл бусад орнуудтай харьцуулах юм бол маш зөв. За яагаад гэвэл тус орнууд 30 хоног виз үзүүлж хэрэгтэй байна. Тэгэхээр тань явахд хэрэгтэй зүйл ч маань таны гадаад паспорт хүчинтэй авах хэрэгтэй. За тэгээд эсэлд бол 7 хоног болгоны даваа гараг болох сургууль авдаг. Тэгэхээр өмнөх өдөр нь буюу өсөө өдрөөс өдөр очсон маш шаардлагатай. За тэгжээж та сургуулийн тусгай үйлчлэгийг багтна. За тэгээд одоо муу сургуулиараа нэмэгдэж ч юм уу те өрөөдөө оруулаад ингээд зүгч яагаад явах боломжтой. За тэгээд нэгдэг өдөрт нь бол төвшин багшаар шалгалт аваад за тодорхой хэмжээний хурцлын 2-3 хичээл ороод за тэгээд 2 дахь өдрөөс эхлээд яг чиглэлд өөрийнхөө хуваарьтай хичээлээс ороо явуулсан. Бас нэг онцлог санагдсан надад. Багшаас авч болдог. Монголд ч нөгөө сурагчны гэх юм бол санаа зовоод мэдлээ тэгээд за энэ багш ингээд за ректор ч юм уу зааж байгаа тэмхэн надад өгөх байна ингээд сольж чадахгүй шүү дээ. Тэнд бол яг багш сайлдаг өдөр гэж үүдэг. Манай миний явж байсан бол хэлээ тэр сургуулиудаараа 2 дахь удаа ингээд body teacher-та хүсэлт гаргаад за би энэ хичээлийг ийм шалтгааны улмаас салмаар байна. Эсвэл би төвшнгөө дээш хэлмээр байна. Эсвэл энэ багшийн зааж байгаа арга барил биш вэ? Эсвэл би арай өөр ангиудад орж өөр хүмүүстэй хэлцмаар юм гэж байна. Тэгээ надад сүүл рүү ингээд багшаа солиод байсан чинь илүү улам сайжраад хаамжсаар үзчихсэн. Тийм. Үгүй яг нэг юмдаа ингээд тасчаад өөрийгөө хэр сайжруулж байгааг бас мэддэггүй шүү дээ. Тэгэхээр нэлгүй задаас тэгэхээр тэр тохиолдолд бол манайд байдаг шиг тэгээд санаа зовох юм. Багш нь шууд баг хоёроо ярилцж байхад багшаа та ингээд баг очлаараа надад хэлцэнгээ гэх юм салбар болоо гэх юм бол окей зөвхөн гэж шууд солиулж. Тэгэхээр тэр нь бол ямар нэгэн ингээд санаа зовоод надад гомдчих болов яах бол намайг хэлсэн тийм зүйл байна. Тэгэхээр авс дээр очиж ч юм уу зүгээр шууд багштай хэлж юм уу Рос хэлээд багшаа солиод явж байгаа юм боломжтой. За дахиад нэг чухал зүйл байгаа. За энэ нь болохоор Филиппин англи хэл сурах богино хугацаанд сурах боломжтой маш их асуудаг. Хүмүүс их хвчлэн ажиллаа 1 сар ч юм амжуулаад явахыг хүсдэг юм шиг үлээ. Тэр талаар ер нь яг англи хэлийг хэдийн хугацаанд сурах вэ? Филиппин руу хэдийн хугацаанд явах зүгээр гэдэг вэ? За яг энэ асуудлаар болохоор заавч яг Филиппин руу хэлэхгүйгээр ер нь гадаад орныг зориод англи хэлээ сайжруулах гэж байгаа бол 1 сар болон хүмүүс доош хугацаа
амжилтгүй л дээ. Яг явахад бол тэгээд жоохон чалаа боо. за тийм. Гол мөсөөр дайраа. За ерөнхийдөө бол баг байж магадгүй. Тэгэхээр яг хөө зүгээр нэг үнээр сарын хугацаа ажлын амралт ингээд хадгалж байгаа. Очтараа. Баяраа жоохон чимээгүй яриад өгчгүй энэ текстээр хийж байна. Баг зэрэг. Чээр төлөв шүү дээ. Манай кофе шоп хийж байгаа болохоор энэ хэвээр өөс маань ярьж байгаа болохоор. За тэгэхээр сарын хугацаанд явахад бол ерөнхийдөө хангалтгүй гэж ойлгох бас болно. Гэхдээ зайлшгүй сарын хугацаатай таарч байгаа бол мэдээж нүуний хажуугаар өөрийнхөө self study хийгээд явахад бол Филиппин орон хамгийн төвчтэй. За яагаад гэхээр та өдөрт хамгийн бага 6 цаг хичээл хэмжиж байгаа. За хамгийн ихтэй 11 цаг хичээл хэмжиж байгаа. За тэгэхээр дундаа дараа нь ингээд ганцаарчсан за дөрвөн дээр юм байна уу, яриан дээр юм байна уу, одоо бичгээр юм байна уу энэ бүх зүйлүүд чинь тусгай нэг хүн ингээд заагаад өгч байгаа учраас та сарын хугацаанд бол нэг түвш авах өрөөн боломжтой гэж үзэж байна. Хамгийн багтаа. Тийм хамгийн багтаа. Тэгэд яг төгсгөл сертификатын дээр хүмүүст гарчдаг болохоор тэгээд хаалаа яг энэ түвш авсан энэ дээр анхаарахтай юм байна. Гэтэ ер нь сарын хугацаа хангалттай байж чаддаг. За аль ерөнхийдөө болж өгвөл мэдээж нөгөө зориуд төлбөртэй ихтэй зарцуулаа явж байгаа учраас тэрнээс дээш явбал сайн гэж зөвлөдөг. Зүгээр сарын хугацаанд бол сураад ирж болон та магадгүй нөгөө хүний суралцах чадвар нь сайн байж болно шүү дээ. Тэр тохиолдолд бол сарын хугацаанд нэг левелгээд ирэх бүрэн боломжтой шүү гэж бодлоо. За тэгэхээр өнөөдрийн лайв маань явж хэлсэн шиг 35 минут өнгөрсөн байна. Тэгэхээр миний асуултууд туслаа. Тэгэхээр дараагийн яг яагаад Филиппин сурах даваа талтай гэдэг лайв дараа 7 хоногийн нэгд өдөр эсвэл энэ 7 хоногийн 5 дахь өдөр төлөвлөж байгаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй асуултуудаа бас яг одоо лайвыг хадгалж үлдэх энэ постыг комментээр үлдээж болно. Эсвэл пэйж руу мессежээр бичээд асууж байгаа. Тэгээд энэ удаагийн лайв маань жоохон чимэгтэй орчинд байсан учраас уучлаарай. Сонсогдоод байх юм бол шууд лайвынхаа дор коммент хүмүүс бол манайхаа шууд чат хүмүүст ийм бичиж үлдээд асууад яваарай. Тэр бол манай ажилтан болон би шууд хариулаад явах